Япон улсаас мал эмнэлгийн чиглэлээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Говьсанбар аймгийн мал эмнэлгийн газарт багаж тоног төхөөрөмж хандивсан байна. За биднүүд Говьсанбар аймагт одоо энэ мал эмнэлгийн чиглэлээр хэрэгжиж байгаа малын цусны паразит тэдгээрээр цусны паразитээр үүсгдэг өвчнүүдийн тархалтын судалгаа онцлогооны аргыг оновчтой болгох гэсэн юм Япон улсын JICA байгууллага энэ санхүүжилт за Японы шинжлэх ухааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа мал эмнэлгийн хүрээлэн дээр хэрэгжиж байгаа сатрич төслийн хүрээнд одоо Говьсанбар аймагт хүрэлцэж ирээд байна. Японы бас мэрэгжилтэнгүүтээ ирсэн байна. Үндсэндээ энэ төсөл бол хэрэгжээд нэг 5 жилийн хугацаатай хэрэгжээд одоо дуусж байна. Тэгээ бас биднүүд энэ орон нутгийн мал эмнэлгийнхаа байгууллагуудын лаборатори нэгжтэй танилцах аймагуудынхаа лабораторийн чадах бас хэрэг бэхжиж байгаа юм байна. Хоёрдугаарт одоо биднүүдийн одоо үйлдвэрлэж нэвтрүүлж байгаа хордовчилсан онцлогооны тест гэдэг байгаа. Адууны нийлүүлгийн өвчний энэ тестийг маань эднүүд хэр ашиглаж гин гэдэг энэ газар дээр нь танилцах гэж ирлээ. Тэгээд манай Говьсанбар аймгийн мал эмнэлгийн лабораторийн хамт олон маань бол эдгээр онцлогоорыг бол ашиглаад онцлогоогоо орон нутагтаа бол хийж чадж байгаа юм байна. Маш сайн үр дүнтэй бас шинжилгээнүүд хийсэн байна. Нийт одоо шинжилгээд авсан дээжийн одоо 33% нь бас халдвартай гарсан гэдэг бол их өндөр халдвартай байна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол Говьсанбар аймаг бол за 10,000 хадуутай гэж энэ 10,000 хадуугаа бол цаашдаа эрүүлжүүлэх арга хэмжээг бол төлөвлөж за мал эмнэлгийн байгууллага нь иргэдийнхээ хоролд бол санал оруулаад гэдэг юм уу те. Ингээд бол тодорхой төсөв хөрөнгө тавьж энэ бол 10,000 хадуу гэдэг бол одоо аймгийн хэмжээнд 10,000 хадуу гэдэг бол одоо цөөн гэсэн үг. Зарим бол 7-8,000 10,000 хадуутай сум байгаа. Тэгэхээр аймгийнхаа хадууг бол Говьсанбар аймаг бол энэ хадуугаа бүгдийг шинжилээд нийлүүлгийн ялгуур нийлүүлэг ямц гэдэг юм адууны энэ халдварт өвчнүүдээс бол эрүүлжүүлэх арга хэмжээг авах болцоотой гэж бидний хувьд үзэж байгаа. Тэгэхээр бол эндээ бол тодорхой төсөв хөрөнгө зарцуулж шинжилгээ хийлгээд тэгээд тодорхой эрүүлжүүлэх арга хэмжээ явуулаад эрүүл одоо адууны нийлүүлгийн өвчнөр эрүүл гэдгээ одоо зарлагч гэдэг юм ийм арга хэмжээ авахд их боломжтой ийм аймагуудын нэг гэж үздэг. Яг ийм энэтэй адилхан жишээ бол Орхон аймаг бол энэ жилээс 2019 онд бол адууны нийлүүлгийн өвчний бүх адуун сүрэгтэй бол тандан шилжилгээ хийлгэх мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтарч ажиллах юм төсөвдөрөөс болоод ингээд явж байгаа. Энээс бол бас Говьсанбар аймаг бол бас одоо санаачлаа аваад гэдэг юм уу те. Энэ юунаас яхад бол адууныхны адуугаа бол адууны нийлүүлгийн өвчнөөс бол эрүүлжүүлэх арга хэмжээ авах нь чухлаа гэж ингэж үзэж байна. Энэ бол эдийн засгийн маш их ач холбогдолтой. Хэрвээ энэ эрүүлжүүлэх арга хэмжээ авахгүй бол яа гэм гэхээр энэ нийлүүлгийн өвчнөр өвчсөн адуу бол гүүнүүд нь бүгд хээл хайдаг 100% хээл хайна гэдэг ингээд цаашдаа бол адуу бас өргүүдэх гэдэг юм иймэрхүү эдийн засгийн хорох хөнөөлтөй өвч юм байгаа. Нөгөө талдаа бол гаднаас одоо малхын тал гэдэг ингээд улсын отрын нөөцийн бүс байдаг. Энд бол маш энэ жил бол их адуу үйлчж байгаа мэдгүй. Гэхдээ энэ отрын бүс рүү бас танай аймаг руу бол орж ирж адуу үйлчдэг. Энийг бол цаашдаа шинжилгээ хийж оруулдаг байх. Саяхан одоо биднүүд Дорнод аймаг бол Сүхбаатар аймаг бол одоо адууны бас л отрын бүс нутаг болсон. Энээсээ болоод бэлчээр ус нь одоо бохирдох тэгээ цагаан хорхоогоор үүсгдэг өвчнөөр өвчлөх юм зам хачгийн халуун гэдэг ийм өвчнүүдээр өвчлөх юм хандлага байгаа. Тэгэхээр цаашдаа ч гэсэн өөрийн бүс нутагт орж ирж байгаа отроор үйлчж байгаа адууг бол шинжилгээ хийж оруулж ирдэг байх гэдэг юм уу. Иймэрхүү мал эмнэлгийн хяналт юуг бол авч арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Тэгэхээр хэдийгээр одоо байрны зориултын бус одоо хэдийгээр жижиг гинж гэсэн бас тодорхой хэмжээнд бол лаборатори нь бол сайхан хүчин чадал сайтай сүүлийн үеийн тоног хөрөмжөөр тоноглогдсон эмчнэр нь бол бас сайн ийм хамт олон байна. Тэгээд энэ өшөө одоо мал эмнэлгийн орон нутгийн ч гэсэн те улсаас ч гэсэн дэмжиж одоо Говьсанбар аймгийн мал эмнэлгийг одоо шинэ батлагдсан хуультай холбоотойгоор мал эмнэлгийнхаа байгууллагыг бол дэмжиж ажиллах нь бол цаашдаа хаана
зүйтэй байна гэж үзэж байгаа. Хөдөө аж ахуйн сургууль, мал эмнэлгийн сургууль, мал эмнэлгийн хүрээлэн бол цаашдаа малынхаа эмчнэрийн мэрэгжил чадлыг дээшлүүлэх талд нь бас биднүүд бол орон нутгийнхаа мал эмнэлгийн байгууллагатай хамтарч ажиллах болно. За мал эмнэлгийн байгууллагын бүтэц тогтцоог олон улсын жишгт нийцүүлэн өөрчлөх тухай асуудал олон жилийн турш яригдж шатараас арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд мал эмнэлгийн байгууллага маань босоо тогтолцоотой бие даасан төсвийн байгууллага болж шинээр байгуулагдлаа. За аймагт бол 15 хүний орон тоотой мал эмнэлгийн газар, Сундад 2 хүний орон тоотой мал эмнэлгийн тасаг ажиллаж эхлээд байна. За мөн Сундад бол одоо нийт 8 мал эмнэлгийн нэгж ажиллаж мал эмнэлгийн ажил үйлчлэгийг машины хотод хүргэж байна. За мал амтан өмчлөгч бүр Сундад ажиллаж байгаа мал эмнэлгийн тасагтай болон нэгжтэй заавал гэрээ байгуулж ажиллах шаардлагатай байна. За гэрээ байгуулснаар нэгдүгээрт танай сүрт ажиллах малын эмч бол тодорхой болно. За хоёрдугаарт өсгөн үржүүлж байгаа мал амтантай нь одоо мал эмнэлгийн хяналт хамгаалтанд орно. За гуравдугаарт бол одоо танай суурьт бол мал эмнэлгийн ажил үйлчлэгийг хэрэгжүүлэх үе таалаг нээлттэй болох юм аа. За иймд мал амтан өсгөн үржүүлж байгаа иргэн хуулийн этгээд та бүхнийг бол одоо Сундад ажиллаж байгаа мал эмнэлгийн нэгжтэй заавал гэрээ байгуулж ажиллахыг бол одоо зөвлөж байна. За гэрээ байгуулахад бол одоо мал амтны тоол хамаарахгүй маа. За мал амтны эрүүл мэндийг хамгаалах тухай хууль 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр батлагдаж 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. За хууль маань бол одоо 7 бүлэг 37 зүйлтэй. За хуулийн зорилго нь бол одоо мал амтны эрүүл мэндийг хамгаалах, мал амтнаас гаралтай түүхийд бүтээгдэхүүний мал эмнэлэг ариун цэврийн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, за худалдааны чөлөөт байдлыг хангахад бол одоо оршиж байгаамаа. За бид бүхний анхаарлын гол төвд байдаг мал амтан өмчлөгч болон малын эмч нарын үүрэг хариуцлагыг бол одоо энэ хуульд олон зүйл заалтаар бол одоо хуульчж өгсөн байгаа. За жишээлх юм бол мал амтан өмчлөгч нь өсгөн үржүүлж байгаа мал амтнаа мал эмнэлгийн зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэх арга хэмжээнд тогтоосон хугацаанд хамраагүйгээс бусдад учирсан хохирлыг мал амтан өмчлөгч бол хариуцнаа гэж заасан байгаа. За малын эмчийн үүрэг хариуцлагын талаар бол одоо мал амтны халдварт, гоц салбарт паразитах өвчнөөс үрдчлэн сэргийлэх арга хэмжээг товлсон хугацаанд хэрэгжүүлээгүй эсвэл заавар стандартыг зөрчсөний улмаас бусдад учирсан хохирлыг бол одоо мал эмнэлгийн нэгж хариуцнаа гэж заасан байгаа. За иймд бол одоо мал амтан өсгөн үржүүлж байгаа иргэн хуулийн этгээд бүрийг бол одоо энэ шинээр гарсан мал амтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг бол одоо судлаж хэрэгжилтийг хангаж ажиллахыг бол зөвлөж байна. За мал эмнэлгийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг бол одоо хариуцсан гүйцэтгэдэг мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс бол одоо эрдэм шинжилгээ судалгааны багийн хамт олон ирж бол одоо манай аймагт бас ажиллалаа. За энэ мал эмнэлгийн хүрээлэн маань бол одоо Японы JICA олон улсын байгууллагатай хамтран адууны нийлүүлгийн өвчнийг бол одоо илрүүлж онцлох, эмчлэх ийм төслийг бол хэрэгжүүлж байгаа. За энэ баг хамт олон бол одоо бидэрт хамтран ажиллаж зөвлөмж арга зүгээр хангасанд бол одоо баяртай байгаамаа. За бид бол одоо 3 сумаас тодорхой хэмжээний дээжийг цуглуулж адууны нийлүүлгийн өвчнийг одоо онцлох ийм шинжилгээ хийхэд бол одоо 33% халдварлалттай гарлаа. За энэ шинжилгээний үр дүнг бол одоо бид нар цаашд бол одоо мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор баталгаажуулна. За түүний дараа бол одоо нийтэд зарлан мэдээлэх асуудлыг бол одоо хэрэгжүүлнэ. За адуу сонирхогчид, малчид, за уяачтай анхааралд бол одоо хандуулж нэг тодорхой тооны зөвлөмжийг өгмөр байна. За энэ адууны нийлүүлгийн өвчин бол одоо 2014 оноос манай улсад бол одоо бүртгэгдэж бол одоо тохиолдог болсон ийм өвчин байгаа. За энэ өвчин бол одоо эгэл витнээр үүсгэгддэг ийм паразитийн ийм гаралтай өвчин. За гаднаас адуу оруулж ирэхдээ заавал бол одоо адууны нийлүүлгийн өвчин, адууны халдварт цус багдах өвчин, за адууны ям өвчний бол шинжилгээг бол одоо заавал хийлгсэн байх шаардлагатай байна. За мөн бол одоо оруулж ирэхээс өмнө бол одоо манай мал эмнэлгийн байгууллагт бол одоо мэдэгдэж тодорхой хугацааны
хязгаарлалтанд байлгах, за шинжилгээ онцлогоо шинжилгээнд хамруулах ийм шаардлагатай байгаамаа. Говьсонбор аймаг дэх Мобикомын салбар байршлын орчлоо. Мөн урамшуулт цуглаад худалдаа зарлаад байна. За манай Мобикомын салбар 2019 оны 2 сарын 1-ээс эхлэн байршлаа өөрчлөн Балдан засаг захын баруун талд шүүх хаан банк руу харсан хаалга руу нүүж орсон байгаа. Тэгээд шинэ салбарын нээлттэй холбоотойгоор манай салбарт урамшуулт цуглаад худалдаа эхэлсэн байгаа. Цуглааны хонжуурт супер хонжуур нь 2 гар утас байгаа бөгөөд мөн олон төрлийн дата нэгж гарын бэлэгний урамшуулттай байгаа. Та бүхэн манай салбараар үйлчлүүлж, шинэ тоглог, тухтай орчинд үйлчлүүлээрэй. Баярлалаа. Говьсонбор аймгийн засаг даргын хамгийн газраас хэвлэлийн баг хурал зохион байгуулж, аймгийн засаг даргын орлогч иш бэлэг өмрөл мэдээлэл хийлээ. За та бүгдийнхээ энэ өдрийн мэндийг хүргье. Аймгийн засаг даргын 2018 оны А374 дугаар загшимжаар 2018 оны жилийн эцсийн хүн ам малын мал тэжээр амьтдын тоолгыг амжилттай зохион байгууллаа. Аймгийн засаг даргаар орлогчоор ахлуулсан ажлын хэсэг 9 хүний бүрэлдэхүүнд ажилласан. За үүний ард нийтдээ тоолгын ажил 102 хүн ажиллаж энэ тоолгыг амжилттай зохион байгууллаа. За Говьсонбор аймгийн хүн ам 2018 оны жилийн эцсийн байдлаар 17489 хүнтэй, за эрэгтэй 8766, эмэгтэй 8723 гэсэн хүн ам тоологдсон. Өмнөх үеэс одоо 90 хүнээр өссөн ийм одоо үзүүлэлттэй байна. За аймгийн төвд 10447, сумын төвд 3121, хөдөөд 3921 иргэн ажиллаж амьдарч байна. 2018 оны хүн амын мэдээгээр нийт хүн амын 10447 буюу 59% нь аймгийн төвд амьдарч байгаа ийм мэдээ байна. За Сөмбөр сумын 2018 оны эцээр 12773 иргэнтэй хүн амтай. Энэ нь бол аймгийн хүн амын 73%-ийг эзэлж байна. За Шивээ говь сум 3515. За хүн амын 20%-ийг эзэлж байна. За Баянтал сум бол 1201 буюу 7%-ийг эзэлж байгаа ийм үзүүлэлттэй байна. За Сөмбөр сумын хувьд 63 хүнээр өссөн үзүүлэлттэй. Шивээ говь сумын хувьд 66, за Баянтал сумын хувьд 39 хүнээр одоо буурсан ийм үзүүлэлт гарлаа. За 0-аас 15 насны хүүхэд за гадаад оршин суугаа хүн ам бол 2018 онд 290 хүн Говьсонбор аймагаас гадаад оронд ажиллаж амьдарч байгаа ийм үзүүлэлт байна. За нийт аймгийн хэмжээнд 5388 өрх хайл байна. За малын 2018 оны жилийн эцсээр аймгийн хэмжээнд 427.5 мянган толгой мал тоологдлоо. Өмнөх үеэс 2.5%-аар буурсан ийм үзүүлэлт байгаа. За энэ нь бол одоо хавар 2017 оны хавар 18 оны хавар жоохон цаг агаар хүндэрсэн байдлаар шалтгаалж одоо мал хорогдсон ийм үзүүлэлттэй байна. За хамгийн хорогдсон мал бол адуу 7.5%-аар, за өхөр 6%-аар, ямаа 5.8%-аар буурсан үзүүлэлттэй. За тэмээ 14.8%-аар өссөн, хонь 1.4%-аар өссөн ийм үзүүлэлттэй байна. Тэгээ аймгийн хэмжээнд 427.5 мянган толгой мал тоологдсон байна.